Тиймээс Ярмайх нь Нерахын Барухыг дуудаж улмаар Барухч түүний хэлсэн ёсоор мөнхийн эзний бүх үгийг дэлгэмэл номон дээр бичжээ. Ярмайх 36-гийн 4. Аюултай цаг үед Барух нь мөнхийн эзний үгийг дуулууртаагаар бас үнэнчээр бичиж тэмдэглэн үлдээсэн нэгэн билээ. Заримдаа бидний хийж байгаа ажил үйлс хинч анзаарагдахгүй, нэг их чухал санагдахгүй байх үеуд их байдаг. Гэтэл өчүүхэн ч гэсэн мөнхийн эзэнд итгэж найдан түүний үгийг дуулууртаагаар дагаж байх нь хожим нь үр дүнгөө өгдөг гэдгийг Барухын түүгээс харж болдог. Энэ нь мөнхийн эзний үгийг үнэнчээр бичиж тэмдэглэн үлдээсэн учраас хожим бид мөнхийн эзнийхээ үгийг уншиж судлах энэ боломжийг үлдээжээ. Таны өнөөдрийн хийж байгаа үйл хэрэг хожим таны ирээдүй хийгээд таны үр хүүхдүүд болон дараагийн үеүүдэд маань чухлаар нөлөөлнө гэдгийг үргэлж санаж байгаарай. Мөнхийн эзэнтэйгээ харьцгаая. Мөнхийн эзэн минь таны надад өгсөн ажлыг үнэнчээр хийдэг байхад минь туслаач. Үнэнч дуулууртай байдал маань таны хувьд ямар чухал болохыг өдөр бүр мэддэг байхад минь удирдаач. Иесусийн нэрээр гуйлаа. Амен.